хатагтай цох ба хармуур Парис хотыг дахин нэг удаа аварлаа. Шидэт хайрцаг хийж дуусгахад хангалттай цаг үлдсэн байгаасаа гэж найд. Маринет, шидэт хайрцагаар яах гэж байгаа юм? Өдрийн тэмдэглэлээ бас бүх нууцаа хадгалъя. Нууц гэсэн бүхнээ юу? Чи бүх зүйлээ дэвтэр дээр бичих гэж байгаа мó? Тэгнэ. Болохгүй гэж юу? Яахав, нэгдүгээрт хий нэгэн чамайг хатагтай цох гэдгийг мэдчихвэл яа? Мэдчихвэл яах юм бэ? Тийм зүйл болохгүй. Оролдоод үзтээ. Болж байна. Өчигдөр ноён буржуа Парис хотын дараагаар 4 дахь удаага улиран сонгогдсон билээ. Ноён буржуа охинтойгоо хамт байгааг та бүхэн харж байгаа байх. Хлой яаж аашилж байгааг хараач. Өөрөө Парис хотын дарга юм шиг л байх юм. Нэрээ марцнаас ангийн дарга сонгох санал хураалт маргааш болох юм байна шүү дээ. Юунд нь санаа зовсон юм? Хлой ангийн даргад нэр дэвшиж байгаа. Зөвхөн өөртөө л хамгийн ихээр санаа тавьдаг. Ангийнхаа хүүхдүүдийг огт боддоггүй хүн шүү дээ. Тэгвэл чи нэр дэвшчих. Тэгмээр л байна. Гэхдээ надад гэрийн даалгавраа хийхийн хажуугаар хатагтай цохны хүлээсэн үүрэг хариуцлах гэж биш үү дээ. Гэхдээ чи нэг зүйлд итгэсэн бол тэрнийхээ төлөө хичээж болж бүтээх талаас нь оролдох ёстой. Ямар тач оролдож үзээд бүтлгүүцэн нь юу ч хийхгүй өнгөрөөснөөс гээл. Маринет өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй. Ноён буржуагийн өрсөлдөгч болох Арман де Аржанкор нь Франсуа Дюпон ахлах сургууль туйлзуур чадны баг шийдэг бөгөөд олонхын саналаар хожигдсон юм. Түүнээс гадна де Аржанкор нь Парис хотын түүхэнд хамгийн бага саналыг авсан. Яна, би дахиад л хичээлээсээ хоцрох нь хараа биз. Би энийг яриад байсан юм. Талаар мэдгдэл хийхээс татгалзлаа. Хлой ангийн даргын албан тушаалд нэр дэвшиж байгаа. Харин Сабрина орлогч дарганд болох юм. Өөр нэрээ дэвшүүлэх хүн байна уу? За, Ким. Юу ч бишээ. Намайг уучлаарай. Би автобус хоолой өвдөд. Хлой дахиад л нэр дэвшиж байна. Хлой бараг цэцэрлэгт байхаас л ангийн дарга боллоо. Чи нэр дэвшүүл яасан юм? Ангийн дарга болоход яг тохирно. Чадахгүй байхаа. Лог ажиллуулахад цаг их ордог штеп. За тэгвэл та нарт өдрийн цайны завсарлага болтол бодох хугацаа өгье. Би бүх хүнд хэлье шүү. Би түүгийн хичээлд суумааргүй байна. Сайн уу залуусаа? Ямар их даалгавар өгсөн гэж? Хлой энэ удаа чамд юу гэсэн бэ? Хамт болцоонд явъя гэж байна уу? Үгүй, намайг аалзнаас айдаг гэдгийг бүх хүнд хэлнэ гэж сүрдүүлсэн. Намайг нэрээ дэвшүүлвэл хайжилбар зургийн клубээс хасна гэсэн. Би зураг хайжилж өнгийн цаас эвлүүл цавуугаар юм нах. Ямар их дуртай гэж. Үнэхээр шүү. Надад нэр дэвших тухай бодлоалгаа. Харин чи ямар шалтгаантай юм? Яах вэ? Би үнэхээр завгүй. Юу хийгээд завгүй гэж? Унтаад уу? Үгүй, гэхдээ юу яах вэ? Өөр хүн байхгүй бол би нэр дэвшиж болох л юм. За тэгэхээр Хлой Сабрина хоёртой цуг нэр дэвших өөр хүн байна уу? Хлой Сабрина хоёртой өрсөлдөх өөр хүн байхгүй учраас санал хураах хэрэггүй болж байна. Тиймээс Хлой Сабрина хоёр Би нэрээ дэвшүүлье. гайхалтай. Маргааш гэхэд хэлэх үгээ бэлдээд компанид ажиллаа эхлүүлсэн байгаарай. Маргааш санал хураацгаая. Маринетийг нэрээ дэвшүүлсэнд итгэж чадахгүй нэ. За тэгэхээр чи яах бодолтой байна да? Өөрийгөө яаж сурталчлах гэж байна? Сурталчлах аа? Би яахаа мэдэхгүй байна л та. Одоо болтол гараа өргөсөндөө үнэхээр итгэхгүй байна. Сайн байна Маринет. Чи чин сэтгэлээсээ ярьсан. Үнэхээр сэтгэл хөдлсөн шүү. Юу? Баярлалаа. Чи ялвал тухтай сандал авч болох уу? Их хатуу болохоор анхаарал төвлөрдгөө маа. Ягаан өнгөтэй байж болно үсттэй. Бас номын санд хичээлээ хийж байхдаа хөгжим сонсож болдог бол бүр янзтай. Тэгээд бас өөр юу ч байсан болно. Тэгэлгүй яах вэ, Жулика? Эдриан, чи Маринетад саналаа өгнө үсттэй. Мэдээж. Юу хэлхийн сонсъё? Сурталчилгаагаа сайн хийх хэрэгтэй юм байна. Би аавын сонгуул бүрт яаж ялалт байгуулахыг харсан. Тэрийн дуурайч хийхэд л болно. Яах ёстойг би сайн мэдэж байна. Сурталчилгаа сайн хийх үү? Тэр хамаагүй. Ялалт байгуулах хамгийн шилдэг арга бол өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаах. Зөөлөн сандал, номын санд хөгжим сонсох, Жулика хэлсэн зүйлгээд би бүх хүний хэлснийг биччихлээ. Энийг илтгэлтэй дуртах хэрэгтэй. Чамаар бахархаж байна. Чи ялах нь гарцаагүй. Тэгээд хамгийн шилдэг ангийн дарга болно. Бүгд л намайг Хлоиг ялна гэж ботоод байх юм. Эдрийн ч гэсэн төсөөлж байна уу? Маринет тулаан эхэлчихэж. Яасан? Юу болсон бэ? Хлой ангийн бүх хүүхдүүдийг хотын захиргааны байранд өдрийн хоол идэхийг урьсан. Бас Jagged Stone ч гэсэн энд байна. Нэрээ юу? Jagged Stone бол миний хамгийн дуртай дуучин. Би үнэхээр хайртай. Бусад хүмүүс ч гэсэн хайртай байх. Яг тийм. Хлой дуучны гарын үсгээр хүмүүсийн саналыг солих гэж байна. Би очихгүй бол болохгүй юм байна. Удахгүй уулзъя. Би дотгошоо орох гэж байна. Сайн уу? Сайн уу? Маринет, геометр дээр миний номыг төр зээлсэн би номоо авах гэж ирлээ. Маринет байхгүй байгаа. За вэз, үйлчлүүлэгч ихтэй байдаг. Дургуцахгүй бол дээшээ гараад өрөөнөөс нь авчих уу? Бололгүй яах вэ? Баярлалаа.
Хөөх, ноён Аржан Корн таныг ийм ширүүн дайрахыг хараагүй юм байна. Ирж хүчтэй байлаа шүү. Тийм ч байх ёстой. Энэ тулдааны дайралтын мөхийг манай өвөг эцэг болох хар илд зохиосон юм. Хар ийдэг нь Хуучны цагт хар илд Парис хотыг эзэн түрэмгийлж төмөр нударгаараа ноёрхлоо тогтоосон юм. Гэтэл хөрөнгө чирээтэй Францэр гарч ирэн эгэлжирийн ард иргэдийг алт мөнгөөр худалдан авах хүртэл хар илдний засаг тогтож байлаа. Парис хотод өвөг эцгийн маань далбай мандаж байсан цаг саяхан мэд санагдана. Ноён Аржан Кор, та энэс бол сонгуульд өрсөлдсөн үү? Өвөг эцгийнхээ өшөөг авах гэж үү? Яалаа гэж хэн надтай ярьж байна? Надя Шамак байна. Бүү гайх бид мэдээнээс явж байна. Та сонгуульд хүлээсэн ялагдлынхаа талаар үзэгчдэд хандаж хэлэх үг байна уу? Хөөе, та нар яаж сургууль руу орж ирсэн юм? Студ руу явах цаг боллоо. Уцаад ир. Хичээл үгээр өндөрлж байна. Аазн харж сонгуульд гутамшигтайгаар ялагдсан боловч миний төлөвлөсөн зүйлд яг тохирох хүн байна. Нисэрэ бицхан аку мамин. Ялагдл хүлээсэн тайч нэг хорон санаатан болгоор. Ноён Аржан Кор хүмүүс таны талаар харанхуй бүдүүлэг цаг үед гатсан. Буруу шилсэн сүг шиг зөрүүд гэж ярих нь ихсэж байна. Та энэнд ямар хариу өгөх вэ? Хорд үгсээр дүүрэн амьтад. Надад яаж ийм өөдгөө асуулт тавьж зүрхэлж байна? Яар шиг боллогүй өтөр дөргөн холдож үзэх. Хар элд. Миний чамд өгөх хүч чадлын хариуд чи надад хадагтай цоох болон хар муурын шидэд эрдэнсийг авч ирч өг. Өвөг эцгийн минь сүлд заларсан далбаа. Хотын захиргааны байрны оройд дахин нэг удаа өргөгдөх цагт би танд төлж баршгүй их өртөө болох нь мэдээж хэрэг. Сая танд тохиолдсон өөрчлөлтийн талаар хэлэх зүйл байна уу? Би бол хар элд. Парис хотын эзэн. Ингээд та хоёр миний үнэн ч албад боллоо. Дээлдэшгүй хүчтэй айрамтай болохын цагт бид хотын захиргааг дайлаар мордож булаан эзлэгч боржуугаас хаан синтигээ буцаан авч нэр төрөө сэргээх болно. Хөөх, дундад 100 юм шиг санагдаж байна. Тойрох цаг боллоо. Лэг, савраа гаргаарай. Гайхалтай. Ялд байгуулахад тохирсон шижигэнсэн сайхан залуу байх чинь. Элдийн сүр хүч, элдийн сүр хүч, элдийн сүр хүч, элдийн сүр хүч, элдийн сүр хүч. Дайчид минь тулдцгаая. Сүр хүчийг үзүүл. Хүмүүс хэлдгээ хэлсэн. Тэ таныг биш бууржмаг сонгосон. Бусдын бодол над тамаагүй. Хар элд биш, харин дэ Аржанкор ялагдсан. Хамгаалтав. Лой, би орчлоо. Би яг юу хайх вүлээ? Маринетийг чифтер байдалд оруулах зүйл байвал юу ч хамаагүй. Хүлээгээрэй. Надад яг ийм малгай байгаа. Нийхэмлийн утас байна. Бас халив байна. Болохгүй маанаг минь. Муухай гарсан зурагч юм эсвэл зохимжгийн хувьд сунарч байж болно. Дахиад сайн хай. Өдрийн тэмдэглэл нь байж болох уу? Хөөх. Чи миний хийснээр хийвэл сайн ажиллаж чаддаг юм байна. Сабрина? Сабрина! Хлоийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Мөн охины маань дэмжгээр ирсэн дэлхийн хэмжээний попод Jagged Stone-д тусгайлан баяр хүргэмээр байна. Хэрвээ миний төлөө саналаа өгвөл Jagged-ийн дараагийн тоглолтыг үнгүй үзэх тасалбараар шагнуулах болно. Чи гарын үсэг авсан юм уу? Тийм ээ. Чамд ч гэсэн бас нэгийг авсан. Уучлаарай. Бие барьж чадсангүй. Үгүй. Би яасан ч авахгүй. Гэхдээ миний төлөө саналаа өгвөл чамайг уучлж болох юм. Хараачтэй, ингэн гэж мэдээд байсан юм аа. Энийг барь. Цаг хорон бүхэн үнэтэй. Хотын захиргаа биднийг хүлээж байна.
нутгийн захиргаа гинэ. Төрүүлээд явж бай. Би араас чинь очив. Ямар их уддаг юм бэ? Маринетийн тэмдэглэлийг авчирсан биз дээ. Авчирсан. Бараг л Наадах чинь юу юм бэ? тэмдэглэлийн авах гэтэл энэ хайрцаг шууд гар хавчаад хаагдчихсан. Би хэлсэн чинь итгэх болж байна уу? Тэгэж яах юм? Та нар хахуул авч байгаагаа мэдэж байна уу? Тоглолт үзэх гоё л доо. Гэхдээ ангийн асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Тэгвэл чамд ямар санаа байна Маринет? Юу гэхээр би шин сандал авснаас зөөлөвч тавьсан нь дээрэ гэж бодож байна. Чиний зөөлөвч ягаан өнгөтэй шүү дээ. Бас номын санд дуу сонсож болно. Гэхдээ чихвчээр сонсох хэрэгтэй. Гайхалтай. Чи яг л ангийн дарга шиг ярьж байна. Даанч ялах боломж байхгүй нь харамсалтай юм. Алив, төрөө уул заадах юм. Миний тэмдэглэл та хоёр юу хийсэн чи нэрээ татаж авахгүй бол бүх нууц чинь ил болно гэж мэд. Болохгүй. Биш ээ. Ямар нууц гэж би цахилгаан хөрөө авчирч байгаад дотор нь юу байгааг олж мэднэ. Сонсцоо. Харилд одоо үг хэлнэ. Үг дуугүй сонс эсвэл гяндан торигд. Энэ мөчөөс эхлэн миний далба хаан тулсын маань дээгүүр намрих болно. Өөр өвдөлтөө ич хүргүү буршива. Өөдөөс минь ирээд туулалда. Сая юу гисэн бэ? Тавчхандаа бол тантай тулалдыг гинэ. Нарийн бичгтээ маань уулзах цаг товлоорой. Хар элдийн өмнө өвдөгсөөд. Үгүй бол элдний минь сүр хүчийг мэдэрцгээ. Элдийн сүр хүч. Элдийн сүр хүч. Элдийн сүр хүч. Барэ дава. Залуусаа та нарын хүнд төмрөөрөл тулдаг юм уу? Яна, хармуура, хурдлаарай. Би сайхан халаачглаа. Элдийн сүр хүч. Байцтай шүтэн бишрэгчт маань ягаад шуугилдаад байна? Би даруйхан хяналтанд авч чадсан шүү. Анхаар дуу чуурч. Залуусаа та нарыг надад хайртайг мэдж байна л да. Гэхдээ хоорондоо тулдах хэрэггүй те. Чи булан эзлэгчийн дайч нөө. Юу гинэ? Яна, Одоо яах вэ? хаалга хурдан хаагаарай. Хаалга хурдан хаа. Хурдлаа Клой. Хурдал Клой. Хар элдийн далбаанд ор сохирцгөө. Нүдний минь өмнө өвдөгсөөд. Клой, одоо юу хийх вэ? Ангийн дарга юу хийх байсан бэ? Яах вэ? Миний төлөө саналаа өгвөл би зохих ёсны хариуг маргааш гэхэд өгье. Гэхдээ маргааш болтол хүлээж чадахгүй шүү дээ. Та нарын аз дутаж өөр хүнээс асууцгаа. Тики, ярилцах хэрэгтэй байна. Чи яах гэж байна? Хар муурт хадагтай цох хэрэгтэй. Харин ангийнханд маань би хэрэгтэй байдаг. Сүн сонгол даг. Ким, Иван, хаалгыг төгж бас цонхнуудыг ч гисэн хаа. Хурдлаарай. Нино, Жулика, Роуз, Милан, Айла та нарт надтай хамт яв. Сайн байна Маринет. Ингэж л ангийн дарга болд юм да. Би ч гэсэн яг Маринетийн хэлснийг хэлэх гэж байсан юм. Сабрина, Иван, Ким, хаалгыг хурдан төгж. Дараад. Үүдийг сайн бэхлэх хэрэгтэй. Хурдлаарай. Хар муурч гэсэн дундад зууны хүн болчихоогүй байгаасаа. Ухрах хэрэгтэй. Эхмээ, эндээс бушуухан гарахгүй бол болохгүй. Ийш. Би араас ч очно. Бүх цонх хаалттай үгийг шалгаадах юм. Одоо аюулгүй байхаа. Тики, холбот цох болцгоё. Битгий ойрт төмөр лаазнуудаа. Хармуура, энд байна. Намайг уучлаарай. Би дотор талыг аюулаас хамгаалаад завгүй байлаа. Ер нь бол би ганцаараа дажгүй байсан. Гэхдээ чамтай уулзах хизээд сайхан байдаг. Баг нь үүсгээд.
Янзтай. Өнгөлөг уран нугараачдыг дээ. Яагаад дээвэр рүү гарч байгаа юм бол? Зарим л гарч байна. Далба. Урагшаа. Энэ судал даавны оронд миний сүлдтэй далбаас өндөрлөн босхын цагт би дийлдэшгүй хүчтэй болно. Акума илтэнд нь ууссан байх. Билдийг яаж авах болж байна? Ойртож байгаа давъя. Хармора далбаг яасан ч босгож болохгүй шүү. Хортон дайснуудаа та нар намайг яаж чадахгүй. Энэ газар нутаг ард иргэд бүгд миний хаан тулсыг болсон гэдгийг хар ил дээрээ тунхаглан зарлж байна. Хар илдийн хаан тулсын өмнө зөөгддөг бай. Одохгүй ч хийсэн миний аримд нэгдэнэ. Өөдгөө хортон шавж. Тийм ч хурдан биш шүү. Хамгаалаарай. Хадагтай цог хармуур хоёр сүрэлтэйгээ нүүр тулахад их цаг орохгүй. Бид ч гэсэн харимд нэгдэх нь байна. Элдийн сүр хүч. Аз дуудах цаг боллоо. За. Хар илтийг гिचгтэй гэж найтахаас Энэ удаа хожигдохгүй шүү. ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэхээ минь. Гайхалтай, хадагтай цох. Сохора. Яв болчлоо. Баяртай. Хүндэт хадагтай цох минь. Бидний тулаан дуусаагүй шүү. Төгсгөл ярих цагт би бүхнийг эзэн төрөм гэлнэ гэж мэд. Сайн байлаа Маринет. Чи нэг зэрэг хатагтай цог бас ангийн дарга байж чадна гэдгээ баталлаа. Амархан байсангүй. Гэхдээ оролдоод үдсэндээ баяртай байна. Тэгээгүй бол чадна гэдгээ мэдэхгүй байлаа. Чи хаана байсан юм? Аюулгүй газар нуугдаж байв уу? Инэттэй байна, Клой. Би хүлэгт баатар болж хувирсан юм. Би ч гэсэн ямар аймаар байсан гэж. Одоо бүгд дууссан болохоор би хувийн эд зүйлээ авмаар байна. Би чиний юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Гуйж байна. Салгаад өгөөч. Баярлалаа. Хэлэх юм байна, Клой? Би өдрийн тэмдэглэлийг аваагүй гэж хэлсэн байхаа намайг буруутгаж байгаад чинь гомдож байна шүү. Дотор нь миний тэмдэглэл байсныг яаж мэдсэн юм бэ? Яг Сабрина хэлсэн юм аа. Сабрина л энийг санаачилсан. Муухай байна шүү. Клойд санал өгөх хүн байхгүй тодорхой боллоо. Чи манай ангийн дарга болох нь байна? Яарах хэрэггүй Алия. Харво, Маринетэд найдаж болохгүй. Маринет юу ч хийхгүйгээ хүлээн зөвшөөрч бай. Би тэгээгүй.
Би шударгаар өрсөлдмөр байна. Клойд саналаа өгмөөргүй байгаа болохоор биш. Харин надад итгэсэндээ саналаа өгөөсэй гэж хүсэж байна. Би хийж чадахгүй зүйлээ амлахгүй. Бас би хүссэн бүхнийг чинь өгч чадахгүй. Гэсэн ч би юу чухал вэ гэдгийг мэднэ. Би сайн сонсогч, бас олон зүйл хийх чадвартай. Та нарыг төлөөлж чадна гэдэгтээ би итгэлтэй байна. Хамгийн гол нь би өөртөө итгэж байна. Тиймээс ангийн даргын сонгуульд Маринетэд саналаа өгцгөөгөөрэй. Тийм ээ. Сайн байна Сайн байна Маринет. Заавал чамд өгнө. Итгэж байгаа шүү. Тийм ээ. Юу хийгээд байгаа юм бэ? Эрүүл ухаанаа алдчихаа юу? Чиний хэрэг огтхон чалга. Олонхын саналаар Маринет манай ангийн шин дарга боллоо. Харин Алия орлогч дарга нь болно. Чи блогоч хөтлөөд орлогч даргаач хийх боллоо. Хоёулаа зарсан зүйлээ заавал хийж чадна. Санал нэг байна. Нүдээ цавчиж болохгүй шүү. Парис хотоос шууд дамжуулж байна. Бүгдээрээ сайн уу? Алия миний би та нарт леди блого хүрэхэд бэлэн болоод байна. Тэр юу вэ? Хатагтай цоох гараад ирж удахгүй бүгдээрээ юу болоод байгааг олж мэднэ. Үгүй элгүүдээ. Миний гарт яг одоо хатагтай цохын унгасан ном буюу 10 дугаар ангийн түүхийн хичээлийн ном байна. Надад яг ижилхэн ном байдаг болохоор би эргэлзэхгүй шууд танилаа л да. Манай гайхалтай хатагтай цохороо ахлах ангийн сурагч охин юм биш байгаа да. Янзтай. Тики, ерөөсө бүтэхгүй нэ гэж би чамд ихний өдөр л хэлсэн штэ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл бидэнд өөрчлөх боломж байхгүй. Хийх ёстойгоо бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Аяд мэддэхгүй байхтал болно. Гэхдээ хатагтай цоход зориулсан блого хийх болохоор цаадах чинь зогсгоо мэдхээ байж чадгийг чи мэдээ. Яаж мэддэхгүй аргалах юм бэ? Магадгүй хатагтай цох болох ёстой хүн нь би биш ч юм билүү? Маринет, чи бол сонгогдсон хүн. Бүх зүйл бүтэлтэй болно. Надад итэг. Хүн бүрт өнгөрснөөсөө суралцах боломж алддаг. Яагаад гэдгийг энэ чамд харуулна? Ловре музей тавигдах Дутан хамаан фараоны үзэсгэлэн гинэ. Миний ном Али хоёртой энэ ямар хамаатай юм бэ? Чи Алиятай хамт очих хэрэгтэй. Эрэхтэй өнөө намаа аваад тэр хатагтай цохын тухай нэг юм олж мэдсэн гэж хэлээрэ. Музейд үү? Надад итэг гэж хэлсэн шүү. Египтийн тухай үзэсгэлэн рүү хамт явъя гэж ятгаахан дүүрч гэхэд өөрийгөө хатагтай цох биш гэдгээ яаж Алияд итгүүлэх болж байна? Алиягийн сонирхлыг татнаа. Бас чинийхийг амлаж байна. Итгэж чадахгүй нэ. Энэ түүхийн ном хэнийх гэдгийг олоод мэдчихвэл болох нь тэр. Хатагтай цох чухам хин гэдгийг олж мэднэ гэсэн үг. Бошоохон олж мэдэх юмсан. Ахлах сургуулийн сурагч болгонд байдаг сурах бичгээр дамжуулж хатагтай цохын үнэн төрхийг олж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Тийм ээ. Учир нь тэр сурах бичгийг зөвхөн манай сургуулийнх нь л хэрэглэдэг юм байна лээ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт 10 дугаар ангийн октоос хин номоо алга болгосныг олж мэдгэтэл хангалттай. Намайг оруулахгүйгээр нийт 43 охин байгаа гэж бодохоор 42. Намайг бас чамайг хасаад. өчигдөр нэг сурагч хичээл дээрээ түүхийн номоо авчираагүй байхыг би харсан шүү. Би номоо гэртээ мартчихсан байна лээ. Намайг салан задгаа гэдгийг чи мэдэн дээ. Маринет, би чамайг цаашлуулж байна. Түүхийн номоо авчрах үед чинь чамайг магадлалтай октын жагсаалтаас хасахад асуудал байхгүй л дээ. Ашгүй өвдрээгүй байна. Би ч бас бэртэж гинтээгүй. Намайг уучлаарай. Та хоёр Алекстай адилхан 10 дугаар анги байгаа. Би Алекс сайхан намайг Жалил Кубдэр гэдэг. Та нар ч бас Тутанхамон дуртай юм уу? Аваа. Ямар хачиг хүн бэ? За тэгээд хоёлаа энд яах гэж ирсэн бэлээ? Энэ үзэсгэлэн хатагтай цогтой холбоотой гэлөө. Үний юм уу? Юу нөгөө Тийм ээ. Наашир. Удахгүй бүгдээрээ юу болоод байгааг олж мэднэ. Үгүй ээлгүүдээ. Миний гарт яг одоо хатагтай цохын унгасан ном буюу 10 дугаар ангийн түүхийн хичээлийн ном байна. Надад яг ижилхэн ном байдаг болохоор би эргэлзэхгүй шууд танилаа л да. Манай гайхалтай хатагтай цох арай ахлах ангийн сурагч охин юм биш байгаа да. Ийм байх боломжтой гэж юу? Адилхан сурах хүчтэй гэхээр бид нэг сургууль суралцдаг байж магадгүй юм байна. Тэгвэл чи барыг таних юм биш үү? Гэхдээ ийм сайхан бяцлаг байхад октын тухай бодож толгоогоо ачлах хэрэг юу байна? Нэг шалтгаан хэлгээвэл охид энэ бяцлагнаас хэдэн мянга дахин илүү сайхан үнэртэй. Тэгээд ч харагдах байдал нь илүү аятайхан. Дураараа л бол харамсав да. Хоол идэх сонирхолгүй байгаад л харамсч байна. Алвал дээ. Юун тухай гэдгийг хурдхан шиг хэлээд өгөл дөө. Бити яар. Тэгвэл гинтийн бэлэг болж чадахгүй штэ. Хин хинд маань? Аваа, би танд хэлээд байна штэ. Энэ дүрс үсгэн дунд байгаа.
Өршөөрэ. Очир барай зогсож байгаа хүн бол нэгдүгээр Тутанхамон. Өөдөөс нь хараа зогсож байгаа нь Нефертити. Тэдний дэргэд яг 100 муми байгаа. Нефертити Тутанхамоноос хэдэн жилийн өмнө өөд болсон ба нарны бурханраа тэрнийг дэргэдээ авсан гэдэг. Би наадуулыг чинь сайн мэднэ. Энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа хүн нь би шүү дээ. Тэгвэл Тутанхамон Нефертитийг амьлуулахын тулд нарны бурханд өргөл барихаар шийдсэн гэдгийг та мэдж байгаа бах. Энэ Тутанхамоны сэтж олсон зан үйлийг дүрсэлсэн байгаа. Дүрс үсгийг бүрэн тайж үнссэн хүн өмнө байгаагүй. Гэхдээ би чадсан. Зан үйлийг гүйцэхийн тулд шидэж хөвшлэг унших ёстой. Би итгэлтэй байна. Энэ хүн солиотой зүйл сэдэж явдаг өөр нэг хүнийг санагдуулчихлаа. Чамайг. Хатагтай цохын тухай ярьж хэлж байгаа бүх нийгмийн солиотой гэж чи бодож болно. Гэхдээ энэ дүрч явсныг чинь утахгүй харуулна гайгүй. Жалил. Эдгээр дүрс үсэг эртний зурагт ихэвчлэн үлгэр домгийг дүрсэлсэн байдаг шүү дээ. Үлгэр домог гэж нэрлэсэн нь ч учиртай. Бүгд яг ингэж боддог. Гэхдээ жинхэнэ нэрийг би мэдж байна. Баталж харуулъя л да. Тийм үү? Тэгээд чи чухам яаж баталж харуулах юм бэ те? Тутанхамон хааны очрыг барьж шившлэг уншихад л хангалттай. Чи үннээсээ хэлээд байна уу? Гараа хүргэнэ гэж санахын ч хэрэггүй. Би газар дээр ажиллаг болох байлгүй. Энэ бол үнэлж баршгүй түүхийн ховор нандин эд тоглоом биш. Аваа, шившлэгийг уншаад үзье л дээ. Тутанхамон хаан өгсөн хүмүүсийг амьлуулах аргыг үнэхээр олсон ч билүү дээ. Жалил одоо хангалттай. Эртний үлгэр домогт биш. Бодит ертөнцид анхаарлаа хандуул. Гүйцээ. Төсөөлөл мөрөөдөл дунд амьдэрч яагаад болохгүй гэж бодит болгох боломж нь надад байна. Би цхан агуу маамин яг одоо нийсэж очиод тэр залууг хувиргаж өөрчил. Хатагтай цохын тухай олж мэдсэн нуцаа би яг одоо чамд харуулах гэж байна. Ашгүй дээ. Блог дээрээ тавьж болохоор сонирхолтой юм байгаа үсттэй. Фараон, би хүр ирвэх байна. Чиний биед эртний бурхтын хүч чадлыг би шингээж оруулсан. Энэ үнэтэй бэлгийн хариуд чи надад туслах ёстой. Хайрт Нефертити минь удахгүй амьлах болно. Харсаар байгаад нүд чилчихлээ. Сайн харал та. Тэнд л байна штэ. Хөөе, чи. Цаг хугацааг удаашруулах хүч хайрл. Хөөе. Хөөе. Ая, нуугдаач. Эндээс өдөр дүргэн гарцгаа. Хувирах цаг иржээ. Тики, толбоцох болгоорой. Бурхан минь, Леди Блогийн үзэгчтэй би хатагтай цох хар муур хоёроос ч Төрүүлж ирээд энэхүү хачирхалтай үйл явдлыг шууд дамжуулж байна. Өөх, нүүрний хөрөл сайтай юм гэж наад царайгаа үе гаргаж бай. Хувирах хэрэгтэй. Плэг, савраа гаргацгаая. Хулгай хийж болохгүй гэдгийг мэднэ үсттэй. Үндэ би өөрийн эд зүйлээ эргүүлэн авч байна. Жинхэнэ фараон байсан бол өөр хэрэгэ. Гэхдээ чи бол хуурамч. хатагтай цохыг харж байна уу? Хэрвээ би зүүдэлж байгаа бол намайг битгий сэрэгээрэй. Хатагтай цох над руу далллаа. Энэ үнэн гэж юу? Сэхмэт, надад хүч чадал хайрлаа. Хаалга нээж өгөөд л үнэхээр ийдэг байна шүү. Аавс таалагдана гэж найдаа. Үнэхээр галзуу юм болж байна. Үзэхгүй бол харамсан шүү. Сайн уу? Чиний царай. Хувь тавилан биднийг уулзууллаа. Намайг дагаад яв. Хөөе, намайг буулгаач. Би өөрөө алхаад явчих чадна. Арайч дээ. Тэрнийг тавь.
Хэмгэн хүнээр халахвч хийх нү? Сул дараа нэг нь лим зан гаргадаг. Би та нараас хамаагүй илүү хүчтэй шүү. Камерын цаана болсон бүх зүйлс миний блог дээр тавигдана гэдгийг битгий мартаарай. Хаалия ёстой сүрхий юм гэж. Ааш муута дээрлэхүү бас зөрөгтэй гэж хэлэх гэж байгаа бол тийм ээ. Алия яг мөн. Хар муура эндээс гарах хэрэгтэй байна. Сөөрөл ирж байна. Тэднийг хаанаас олох вэ? Алия болоогоороо шууд дамжуулж байгаа. Бүгдээрээ сайн уу? Яа миний бие амрах том хорон санаатны мөрөн дээрээс шууд дамжуулж байна. Юу болохыг таашгүй. Надтай хамт байгаарай. Чи төрүүлээд явж бай. Миний шидэд эрдэнэ бүрэн сэнэглэгдэхээр араас чинь гүйцэд очив. Хурлаарай. Фараоныг ялахын тулд бид хамт тулалдах ёстой. Хөөе. Дараагийн үе шат. Анубис. Надад олон мууми хэрэгтэй. Удахгүй бид дахин уулзнаа Нефертити. Удаан хүлээсэн хайрт минь. Үнэхээр шууган тарих үйл явдал болж байна шүү. Өршөөгөөр энд чухам юу болоод байгааг тайлбарлахгүй юу? Би шидэж шившлэг уншиж Нефертитиг амьлуулах гэж байна. Зүйтэй ойлголоо. Та хуулиас бичгэн дээрх шившлэгийн тухай ярьж байна уу? Тийм ээ. 100 мууми. Бас нэг өргөл. Өргөл гинэ? Ямар өргөл? Хайртай бүсгүйг минь амьлуулж өгөөч гэж нарны бурхнаас гуйхын тулд хариу болгож би өргөл өгөх ёстой. Цэвэр ариун сэтгэл. Наадах чинь яста амар олдохгүй байхаа та. Гэхдээ би олж чадсан. Чи тэрнтэй дэндүү адилах юм. Юу гинэ? Алия би отоохон. Яна. Үгүй. Яг энэ бөмбөр рүү яваад орчихдоо яах вэ? Би эндээс яралтай гарах хэрэгтэй. Хатагтай цохоо. Би яавэн. Дөнгөж сая өөрийгөө нарны бурханд өгөх өргөл болсноо олж мэдлээ. Ой, надад туслаарай. Алия, тэсэрэ. Би бараг очиж байна. Нарны бурхан мууми энтергээд байгаа тэр дими болоо яриг нь чи үнэн гэж бодоод байгаа юм биш үсттэй. Бүдүүлэг амт шүү. Чи хангалттай цэнэглэгдсэн байна. Плэг, сабра гаргацгаая. Намайг хүлээж байсан баярлалаа. Зүгээр дээ. Акума хаа шингэсний түрхэн шиг олж хөөрхөн охиныг өргөл болохоос өмнө аврах хэрэгтэй байна. Фараон Алия хоёр харагдахгүй байна. Тэнд байна. Хүлээгээрэй. Хуулиас бичгэн дээр байгаа хар толботой хувцастай эмэгтэй ингэхэд хин юм бэ? Хадагтай цонх миний эртний өстөнд дайсан. 5000 жилийн өмнө хадагтай цонх зан үлээ гүйцээхэд минь саад болсон байж болох ч энэ удаа хамраг хайрт Нефертитиг минь амьлуулахад яасан саад болж чадахгүй. Дөнгөж сая хадагтай цонх 5000 жилийн өмнө байсан гэд хэлчихсэн үү? Хүн бүртөө өнгөрснөөсөө суралцах боломж олддог юм байна. Чи тийм ч хөвшин харагддаггүй гэдгээ мартаж болохгүй шүү. Чамаас илүү ухаантай байдгийнхаа учрыг олчихлоо. Нарны бурхан Ра, та намайг сонс. Фараон миний би танд энэхүү цэвэр ариун сэтгэлд охиноор өргөл барьж хариуд нь Нефертитиг амьлуулж өгөхийг хичээнгүүлэн гуй. Таны өмнө толгой михиж энэхүү өргөл барьцаа эдгээр муумигийн хамт илгээе. Нефертитиг үнжиг эзэн минь эргүүлэн авчраа чимэн танд залбирая. Нефертитиг амьлуулаач. Нефертитиг амьлуулаач. Нефертитиг амьлуулаач. Зан үлээ гүйцэхээс өмнө Алияг аврах хэрэгтэй. Үгүй бол Алия үрд үгүй болно гэсэн үг. Юу хийвэл дээр вэ? Намайг фараонтай тулалдах хооронд мууминуудыг саатуул. Яагаад чи фараонтой тулдаж харин би тэр үзшгүй мохоо муйнуудтай зууралдах ёстой юм бэ? Яагаад гэвэл би л Акумаг барьж чадна. Харин бидэн дундаас чи хамгийн зоригтой шүү дээ. Тэр ч тийм л дээ. Хотлоо хэлж байгааг чинь мэдж байна. Гэхдээ зүгээр ээ. Амьлуулаач. Нефертитиг амьлуулаач. Нефертитиг амьлуулаач. Нефертитиг амьлуулаач. Хөөе, болтой залуусаа. Та нарыг хөдөлж чадахгүй бол чинь ороогод хүү? Хармуура. Тэр нэг барь. Хамгийн хурданаа гүйсэн чи энээс хэтрэхгүй гэж юу? Хүл. Өөрх занг шиг харагдаад явчих чинь.
шүү. Хорус. Надад далавчаа хайрлаа. Хүмүүсээ та бүхэн хатагтай цохын бас нэгэн гайхамшигтай агшныг гэрч боллоо. Намайг аварсанд маш их баярлалаа. Нөгөө зүгээр дээ. Гэхдээ энэ бүхэн дуусаагүй байгаа. Фараоныг Хүзүүний зөвлөлтөнд шингэсэн акумаг устгаж бүх зүйл буцаад хэвэндээ орох хүртэл баярлах болоогүй гэдгийг би мэднэ. Би сайн анзаарсан шүү. хүзүүний зүйлд ярхаа байна шүү. Хатагтай цохоо хичээгээрэй. Яна! Энэ удаа чи намайг дийлж чадахгүй хатагтай цохоо. Хатагтай цохоо надад туслаарай. Тэр шавжийг нэцлээд өг. Юу вэ? Хармуура, ийшээ. Түнэр харанхуйн заац руу хүрэхээс өмнө Алияг аврах хэрэгтэй байна. Нефертитиг эргүүлж авчирхад минь чи саад болж чадахгүй. Чамаас юу ч үлдэж хоцрохгүй. Анубис над руу мууминууд илгээгээч. Хорус, надад далавчаа хайрлаа. Хармуура, зүйлтийн аваарай. Нан чинь акума байгаа. Сэхмэт, надад хүч чадал хайрлаа. Ингээд дуусгая. Хатагтай цохоо надад туслаарай. Агуу хүчит нарны бурхан минь. Энэ өчүүхэн өргөлийг хүлээн авч Нефертитиг үнжийг над руу илгээгээч. Аз дуудлаа. Хатагтай цохын өмсгөл үү дээ. Энэ бидний сүүлчийн найдвар гэж юу? Наад өргөл чинь Нефертитиг эргүүлж авчирхад хангалтгүй. Ой, юу яриад байна? Хэдэрхий оройдсон. Зан үйл хэдэн эхэлж гисэн. Алиягийн оронд намайг өргөл болго 5,000 жилийн дараа ингэж өшөөгөө авбал харин ч айтайхан байх шүү. Тэгээд ч энэ бүх хугацаанд Нефертити та хоёр надаас болж уулзаж чадаагүй шүү дээ. Жиринийг хүнээс илүү үнцэнтэй өргөл болно гэдэгтээ чинь санал нийлж байна. Хорус, надад далавчаа хайрлаа. Үннээсээ хэлээд байгаа мó? За яах вэ? Уг нь би арай дээр өргөл барьц болох байсан юм. Тэрний шидэд ярдэн эмгийн ав. Фараон чи яллаа. Шидэт эрднийг минь авмаар байна уу? Очоод авал да. Аваач. Тоглоомоо да. Чи намайг уурч. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэхээ минь. Гайхалтай, хатагтай цох. Юу болсон бэ? Маш их баярлалаа хатагтай цохоо. Гэхдээ би асуулгүй өнгөрч чадахгүй нэ. Чи яг хэдэн настай юм бэ? Ямар ч ахлах сургуулийн сурагч охиноос ихч шүү. Миний насыг асуухгүй мүү? Би харж байгаад бараг дөхүүлээд хэлчих юм шиг байна. Чи хаана байсан юм бэ? Жишээлээ итгэхгүй дээ. Би мууми болоод хувирчихсан. Намайг өргөл барьц болгох гэж дайраад байсан баахан мууминуудын нэг нь чи байж. Юу?
Чамайг өргөл болгох гэж байсан гинэ. Чи намайг музей руу дагуулж ирээгүй бол хатагтай цогт дор хаяж 5,000 жилийн настай гэдгийг мэдээгүй өнгөрөх байсан байна. Юуны тулд найзууд үлээдэ. Гэхдээ одоо болтол ойлгохгүй л байна. 10 дугаар ангийн түүхийн номоор яах гэж байсан юм болоо? Магадгүй сүүлийн 5,000 жилийн хугацаанд юу болж өнгөрсөн талаар олж мэдэх гэсэн юм байлгүй дээ. Чиний зөвч байж магадгүй. Мэдээлэлээ соцрохгүй байх чухал шүү. Хүй. Нөгөө түүхийн ном алга болчихож. Энэ удаа аз таарч чи зөвхөж чадлаа. Гэхдээ хизээ нэг өдөр хадагтай цог чамайг хаанаас чамаагүй олж очоод шидэд эрдний чинь өөр юм болгоно. Тэр цагт чи хэнч биш болж хоцсорно. Сайн ойлгохгүй байна. Би 5,000 настай биш гэдгээ сайн мэднэ. Гэхдээ тэр хуулиас бичгэн дээр байсан хадагтай цог хэн юм болоо? Над шиг Кваминууд чам шиг супер баатрууд үеийн үед байсаар ирсэн. Тэгвэл энэ зурган дээрх Квами чи биш гэсэн үг үү? Чи юу гэж бодож байна? Чи 5,000 настай юм шиг харагдахгүй л байна да. Гэрүүнэ. Би 5,000 хол давсан настай хамгийн анхны хатагтай цохоос эхлүүлээд үе үеийн хатагтай цох болгоныг би харж байсан. Тэгвэл чи над шиг бүтлгүй хатагтай цогтой таарч байгаагүй л байх та. Хатагтай цох болгон өөр. Тийм ч болов уу гэж бодсон юм а. Маринет чи бол өөр. Гэхдээ өөр гэдэг нь илүү гайхаш төрүүлэм тааварлахын аргагүй хайр татам гэсэн үг. Бас чи их авьяастай альваг хурдан сурдаг. Үнэн үү? Тийм ээ. Одоо эртхэн онд та маргааш түүхийн хичээл дээр шалгалттай гэдгээ мартаагүй вэ? Оо тийм ээ. Ашгүй эртний Египтийн тухай асуултууд ирнэ гэсэн шүү.